Соёлын өмгийг хамгаалах тухай 26 дугаар зүйлийн 26-гийн 1 дэх хэсэг засгийн газрын 2018 оны 184 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан. Түүх соёлын хөдлөх турсгалын улсын тооллого хийх журам, соёлын сайдын 2023 оны А317 дугаар тушаал, соёлын спорт аялал жуулчлал залуучуудын сайдын 2025 оны А253 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Дархуул аймгийн хэмжээнд түүх соёлын хөдлөх турсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах салбар комиссийн бүрэлдэхүүнийг аймгийн засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01А422 дугаар захирамжаар баталсан. Салбар комиссийн сургалтад хамрагдаж урьдчилсан бэлтгэлийг ханган 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тооллохын ажлыг аль бие ёсоор эхлүүллээ. За улсын хэмжээнд түүх соёлын дурсгалын хөдлөх дурсгалын тооллого эхэлсэн явж байна. Тэгэхээр Дархуул аймгийн хувьд бол соёлын үеийг хамгаалах тухай хууль, Монгол Засгийн газрын тогтоол, за соёлын сайд, соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд, аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг маань өнөөдрөөс эхлэн улсын тооллогын ажлыг Дархуул аймагт эхлүүлж байна. Тэгэхээр түүх соёлын хөдлөх дурсгалын тооллогот Дархуул аймгийн хувьд аймгийн музей, за Хонгор орхон сумдын соёлын төвийн музейн дурсгалууд хамрагдана. За өөрөөр хэлэх юм бол нийтдээ 1190 дурсгал хамрагдахын. За үүнээс бол манай Дархуул аймгийн музейд хадгалагдаж байгаа 1047 дурсгалууд энэ тооллогонд өнөөдрөөс эхлээд орно. За Хонгор сумын соёлын төвд маань 115, орхон сумын соёлын төвд маань 28 дурсгал энэхүү тооллогонд хамрагдах юм а. Тэгэхээр түүх соёлын энэ хөдлөх дурсгалын хувьд бол энэ тооллогын ач холбогдол нь гэвэл эдгээр дурсгалуудаа нэн яралтай сэргийн цацуурлах шаардлагатай энэ дурсгалуудаа эндээс бид ялгаж таньж мэднэ. За шинж чанарын хувьд бол ингээд дүгнэлт хийн, хяналт тавина гэх мэтчлэн олон ажлуудыг эндээс хийн. За Дархуул аймгийн хувьд бол музей номын сангийн цогцлбор барилга маань шинэ барилга тун удахгүй ашиглалтанд орохоор бараг бэлэн болж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ барилгад энэ музей маань нүүж орохын өмнө энэ тооллогын явагдсан нь бол бид бүхний хувьд үнэхээр их ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа. За манай Дархуул аймгийн музей нь 1047 тэсийн 1465 ширхэг үзмэртэй үүний 60% гэрэл зураг эзэлдэг түүхийн үзмэр гэсэн үлцэн үеийн угсаатны, шашны, урлаг уран сайхны буюу мөн байгалийн үзмэрүүд эзэлдэг байгаа. Энэ тоолгоор бол бид нэр гэрэл зургаараа тоолгоо эхэлж байна. Бид нар өөрийн музейгээ тоолохоос гадна Хонгор орхон гэх хоёр сумыг бас тоолно. Жишээ нь Хонгор сум 115 тэсийн үзмэртэй, орхон сум 28 тэсийн нийт үзмэртэй байгаа. Түүх соёлын хөдлөх дурсгал зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яралтай сэргийн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн ач холбогдолтой юм а.